Орим төрхий үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр хурж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуй хүргье. Ерөнхий сайд учрал бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай хоёр талын уулзалт хийлээ. Наадмаар 7 сарын 10-наас 19-ийг дуустал амардна. Төрийн далбааны өдрөөр 8500 гаруй алба хаагч 90 гаруй цэргийн техник оролцсон ёслолын жагсаал болно. Монгол банк бодлогын хүүг 12% хэвээр хадгаллаа. Америк нэгдсэн улсын Конгресс Трампын Ираны эсрэг цэргийн ажиллагааг хязгаарлах тогтоолыг баталлаа. Оросын улбаны улсын ерөнхийлөгч гадаад хэргийн сайд нар Украинтай хэлэлцээг хийхэд бэлэн гэлээ. Оросын улбаны улсын засгийн газар түлшний хямралын асуудлыг хэлэлцэж байна. Францад хит халсны улмаас эргэд усанд эмдэх нь ихсжээ. Монгол улсын ерөнхий сайд учрал бүгд найрамдах Хятад ард улсын Далиан хотноо зохион байгуулагдж буй. Зуны Давоос чуулга уулзалтад оролцох үеэрээ бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхий сайд учрал уулзалтын эхэнд стратегийн чухал байр суурь илэрхийлсэн юм. Тэрээр Монгол улс зөвхөн түүхийн эд нийлүүлэгч байхаас татгалзаж нэмэн үртэг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл, технологийн шин суурийг хамтдаа байгуулах цаг болсон гэдгийг онцоллоо. Энэхүү стратегийн зорилтын хүрээнд талууд зэс хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдж буй асуудлыг хэлэлцэж хэрэгжилтийг нь түргэсгэх арга замын талаар санал солилцсон байна. Монголын тал эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус үндэсний эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах болон экспортын орлогыг өсгөх асар өндөр ач холбогдолтой гэж үзэж байгааг ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Монгол улсын засгийн газар бодлогын доктортой байдал, залгам чанарыг чанд эрхэмлэж, дээд түвшний нэгдсэн ойлголцлуудыг бодит ажил хэрэг болохын төлөө байгааг илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр Монголын тал бүгд найрамдах Хятад ард улсаас хөрш орнуудтайгаа харилцахтаа баримталдаг найрсаг дотн харилцан ашигтай, хүртээмжтэй байх гадаад бодлогыг өндрөөр сайшаалаа. Харин бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан Монгол улсын ерөнхий сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, зуны Давост хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлэв. Тэрээр уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол улстай хөгжүүлж буй харилцаанд Хятад улс туйлын өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэсэн юм. Ерөнхий сайд Ли Чан хэлэхдээ олон улсын нөхцөл байдал эдрээтэй таамаглагшгүй байгаа энэ цаг үед нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг сахин хамгаалж, даян дэлхийн их тайван бүс нутгийн доктортой байдлыг хамтдаа хамгаалах нь хоёр улсын язгуур эрх ашигт нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Уулзалтын үр дүнд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулахаар тохиролцов. Мөн худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, тээвэр логистик, эрчим хүчний салбарт аж ахуйн нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих эрх зүйн үндсийг бий болохоор талууд санал нийтлээ. Энэ удаагийн уулзалтанд Монгол улс түүхийн эдийн экспортод тулгуурсан уламжлалт загвараас үйлдвэрлэл, боловсруулалт, нэмэн өртөг болон технологи суурилсан эдийн засаг руу шилжих стратегийн зорилтыг урагшлуулах чухал алхам болоо гэж шинжээж дүгнэж байна. Үндэсний их баяр наадмын үеэр бүх нийтээр 7 сарын 10-наас 19-ний өдрийг дуустал нийт 10 хоног амрах зохицуулт хийгдлээ. Харин амралтын өдөрт шилжүүлсэн 16-17-ны ажлын цагийг 2026 оны төсвийн жилдээ багтаан нөхөж ажиллах юм. Үндэсний их баяр наадмын тухай хуульд жил бүрийн 7 сарын 10-наас 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. Харин энэ жил баярын 7 сарын 11-ээс 12-ны өдрүүд бямб нэм гарагт давхцаж байгаа тул ажил амралтын тэнцвэрийг хангах үүднээс 7 сарын 16-наас 17-ны ажлын өдрийг амралтын өдөр шийдвэрлэх зохицуулалт хийжээ. Ингэснээр төрийн байгууллагын ажилтан албан хаагчид 7 сарын 10-наас 19-ийг дуустал нийт 10 хоног дараалан амарч 7 сарын 20-ны даваа гарагт ажилдаа эргэ орох юм. Харин амралтын өдөр болгосон 7 сарын 16-17-ыг 2026 оны төсвийн жилдээ багтаан аль нэг өдөр нөхөн ажиллуулахаар болсон байна. Мөн энэхүү зохицуултыг хэрэгжүүлэхийг засгийн газрын гишүүд бүх шатны засаг дарга төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагад даалгажээ. Харин хувийн хөгжлийн аж ахуйн нэгжүүдэд ажилтнуудын ажил, амьдралын тэнцвэрийг хангах үүднээс ажил амралтын цагтаа ижил төстэй зохицуулт хийхийг уриалсан байна. Албаныхны мэдээлснээр энэхүү шийдвэр нь дотоодын аялал жуулчлалыг дэмжих, иргэд гэр бүлээрээ баяр наадмаа тэмдэглэх боломжийг нэмэгдүүлэх, мөн ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангах зорилготой. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч ажил амралтын цагийг уян хатан зохицуулж, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахад дэмждэг үзүүлэх талаар тусгасныг үндэслэн энэхүү тогтоолыг баталжээ.
Монгол Засгийн газраас өнөөдөр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хууль заасны дагуу 7 сарын 10-наас 15-ны өдрийг Үндэсний их баярын наадмын амралтын өдөр болгож хуульчилсан. Энэ жилийн хувьд бол Үндэсний их баярын наадмын тэмдэглэлт өдөр буюу ардын хувьсгалын 105 жилийн ойгоор 11, 12-ны өдрүүд нь амралтын өдөр буюу бямб ням гаригуудад тохиож байгаа. Монгол Засгийн газраас ажил амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ жилийн амралтын өдрүүдээс 7 сарын 16, 17 буюу пүрэв баасан гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгож эдгээр өдрүүдийн нөхөн ажиллах зохицуултыг засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн засаг дарганаар төрийн болон орон нутгийн өмчт хувьцат компани захирлуудад даалгалаа. Энэхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмаар төрийн байгууллагын ажилтан албан агчид нийт 10 хоног дараалан амрах боломж бүрдэж байна. Энэ нь иргэдэд урт хугацаанд амарч орон нутагт зорчих дотоодын аялал жуулчлалыг дэмжих эерэг талтай гэж үзэж байгаа юм. Гэвч уртсан амралтын ажлын дараа бүтээмж төрийн үйлчлэгээний тасралтгүй байдал, нөхөн ажиллах өдрүүдийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах нь анхаарал татсан асуудал хэвээр байна. Нөгөө талаар хувийн хвшлийн байгууллагууд энэхүү зохицуултыг мөрдөх хэсэг нь байгууллага бүрийн үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл шалтгаалan харилцан адилгүй байх төлөвтэй байна. Засгийн газар ээлжид хуралдаанаараа төрийн далбааны өдөр зориулсан цэргийн ёслолын жагсаалыг өргөн хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хооронд батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах төслийг дэмжиж, улсын хурлын холбогдох байнгын хороодтой зөвшөөрөлцөхөөр болсон байна. Батлан хамгаалахын дэд сайд Баасан дамбын мэдээлэлээр 2026 онд тулгуур төрийн 2235 жил их Монгол улс байгуулагдсны 820 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 115 жил, ардын хувьсгалын 105 жилийн тэгш тохиож буй холбогдуулан энэ жилийн төрийн далбааны өдрийн цэргийн ёслолын жагсаалыг бүрэн дэлгэмэл хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Ёслолын жагсаал төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 албаагч, 90 гаруй нэгж цэргийн техник, байлдааны сөнөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын автомашинууд оролцох юм. Мөн батлан хамгаалах салбарт шинээр нэвтрүүлсэн хэрэгсэл, дотооддоо үйлдвэрлэж буй хувьгилсан хүнд болон хөнгөн байлдааны машин дронуудыг олон нийтэд анх удаа танилцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн 2024 онд батлагдсан ерөнхийлөгчийн зарилгын дагуу шинжлэгдсэн цэргийн дүрэнт болон ёслолын хувцас, тусгай ажиллагааны хувцас хэрэгслийг энэ удаагийн жагсаалын үеэр олон нийтэд танилцуулах юм байна. Мөн засгийн газрын хуралдаанаар Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хоорондын батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг дэмжиж, батлан хамгаалахын сайдад уг хэлэлцээрийг байгуулах эрхийг олгожээ. Хэлэлцээр хэрэгжснээр хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх төвчний айлчлал, зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан сургалт дадлага, цэрэг техникийн хамтын ажиллагаа, цэргийн ангаах ухаан болон аюулгүй байдлын судалгааны чиглэлээр өргөжүүлэх боломж бүрдэх юм. Батлан хамгаалахын хамт ордын хэлэлцээрийн үед бид нар жил тутам 2-оос 6 хүртэлх хүүхд залуучууд болон офицер ахлагч нараа 2 төвчний бакалаврын болон магистрийн мөн дэвшлэх буюу удирдлагын төвчний сургалтанд сургаж ирсэн. Энэ хэлцээр байгуулагдвал бид нар зөвхөн цэрэг удирдлагын чиглэлээр бэлддэг байсан бол цэргийн имлэг, цэргийн дэвшил технологийн чиглэлээр дадлагжуулах сургалтыг зохион байгуулахын шинэ чанараа явж байгаа. Энэхүү засгийн газар нэг талаар Монгол бүгд найрамдах Солонгос улсын батлан хамгаалахын хамтын ажиллагааг засгийн газрын төвшөнд шин шатны гаргах шийдвэр гаргасан бол нөгөө талаар төрийн далбааны өдрийн цэргийн ёслолыг сүүлийн жилүүдийн хамгийн өргөн цар үрээтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Гэвч эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагт нэмэгдэв энэ үед олон мянган албаагч, их хэмжээний техник оролцсон парадын зардал, өр өгөөжийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөх нь гарцаагүй. Нэг хэсэг нь эх оронч үзэл, батлан хамгаалах салбарын хөгжлийг сурталчлах ач холбогдолтой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь төсвийн мөнгийг илүү толгомцсон асуудал зарцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсээр байна. Инфляц зорилттой төвчнээс 2 дахин давж, иргэдийн худалдаа авах чадварт дарамт үзүүлж буй энэ үед Монгол банк бодлогын хүүг 12% хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Харин үнийн өсөлтийн дарамт цаашид үргэлжлэх хэсэг нь гадаад орчин болон нийлүүлэлтийн нөхцлөөс шалтгаална гэж үзэж байна. Монгол банкны мөнгөний бодлогын хорооны 6 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хурлаар эдийн засаг, банк санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон дотоод гадаад орчны эрсдлийг хэлэлцэн бодлогын хүүг өөрчлөхгүй байх шийдвэр гаргажээ. Статистик мэдээллээр 5 дугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 11.2%, Улаанбаатар хотод 11% хүрсэн байна. Инфляц өсөхөд шатхуун болон хүнсний бүтээгдэхүүний өсөлт гол нь нөлөөлжээ. Харин уул уурхайн бус салбаруудын идэвхжүүл харьцангуй сул хэвээр байгаа бөгөөд суур инфляц бага түвшинд хадгалж байгааг харууллаа. Нөгөө талд эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 7.9%
хүрч уул уурхай болон тээврийн салбар өсөлтийн гол хөдөлгөгч хүч болжээ. Мөн зэс алт зэрэг эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өндөр хэвээр байгаа нь Монгол улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөө үзүүлж байгааг Монгол банк онцолсон байна. Гэсэн хэдий ч ойрхон орнуудын нөхцөл байдал Оросын улбаны улс Украины зөрчилдөө газрын тосны үнийн өсөлт зэрэг гадаад хүчин зүйлс инфляцийн дарамтыг өргөжлүүлэн нэмэгдүүлэх эрсдэлтэй хэвээр байгааг хэллээ. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал малын халдвар төвчин зэрэг дотоод хүчин зүйлс хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ. Улс орны эдийн засаг санхүүгийн салбарт үүсэж байгаа нөхцөл байдлыг бид тал талаас нь маш нухацтай ярилцсан. Тэгээд ярилцаж одоо энэ бодлогын хүүг 12% хэвээр хадгалах шийдвэрийг гаргаж байна. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад гадаад болон эдийн засгийн нөхцөл байдал цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд ойрхон орнуудын нөхцөл байдлаас шалтгаалan газрын тос эрчим хүчний үн өссөн нь глобал орчинд инфляцийг нэмэгдүүлж байна. Газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн дэлхийн зах зээлд хүнсний үн, тээврийн өртөг, бусад барааны үн өсөх бас эрсдэл үүсэж байна. Монгол банк инфляцийн өнөөгийн өсөлтийг нийлүүлэлтийн шинжтэй төр хугацааны хүчин зүйлс давмгаалж байна гэж дүгнэж байгаа бөгөөд цаашид мах шатхууны үнийн өсөлт саарснаар инфляц аажмаар буурна гэсэн хүлээлттэй байна. Иймээс бодлогын үг нэмэгдүүлэхгүйгээр 12% хэвээр хадгалах нь инфляцийг 2027 оноос эхлэн зорилттой түвшин болон 5% орчинд тогтворжуулах зорилттой нийцэж байна гэж үзжээ. Иймээс Монгол банк бодлогын үг дахин өөрчлөхгүй хадгалснаар инфляцийн өсөлтийг ажиглах байр суурьаа үргэлжлүүлж байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгаа ч үнийн өсөлтийн дарамт иргэдийн өдөр тутмын хэрэглээнд мэдрэгцээр байгаа. Тиймээс эх саруудад шатхуун хүнсний үн хэрхэн өөрчлөгдөх, мөн дэлхийн зах зээл дэх геополитикийн нөхцөл байдал ямар байх нь Монгол банкны дараагийн шийдвэрт голлон нөлөөлөхөр байна. 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн зуны дунд сарын шинэ 9 буюу 6 дугаар сарын 23-ны өдөр Бурхан халдуу хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга ёслол төгөлдөр боллоо. Тахилгад Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч, хүрсэх төрийг төлөөлөн оролцсон бөгөөд түүхэн уламжлалын дагуу энэ удаагийн зан үйлд шилмэл 99 бөө болон Хинтээ Төв аймгийн лам хуврагууд оролцож Лус гал хайрхны тэнгэрийг тайх ном хуран зан үйлдэв. Ёслол үеэр бүх зэргийн их хар сүлдийг цэнгүүлж тэнгэрт дууд сум биелгэн цагаан бор азаргыг сэтэрсэн бөгөөд торгон дээр бичсэн төрийн айлтгал их хувийг Хинтээ аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгөөв. Улсын хурлын дарга Бямцогт нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Матильда Димовскаг бүрэн эрхийн хугацаанд дуусгар болж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр нь манай улсын цахим шилжилт, хиймэл оюун ухааны бодлого болон сайн засаглалыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг улсын хурлын дарга өндрөөр үнэлв. Талууд цаашид хамтын ажиллагааны ололт амжилтыг дүнсэн хамтарсан нийтлэл гаргаж энэ оны 8 дугаар сард манай улсад болох цөлжилтэд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар байх хурлын үеэр олон улсад сурталчилахаар тохиролцлоо. Монгол улсад албан ёсны ажил хийж буй бүгд найрамд хинтгэг улсын гадаад иргэн сайд холбогдох сайд нарын хамт Дорноговь аймгийн Сайншинт хотод баригдаж буй газрын тосны боловсруулах үйлдвэр явцтай танилцлаа. Одоогоор үйлдвэрийн гол байгууламж болох 58.4 м өндөртэй нэрх самхтны угсралт ихсэн бөгөөд 520 гаруй км урт түүхий тус дамжуулах хоолой бүтээн байгуулалт гэр шахам хувьтай үргэлжилж байна. Хоёр улсын стратегийн туршлагын бэлэг тэмдэг болсон тус төслийг хугацаанд нь ашиглалтанд оруулахад энтгэг улсын засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлэхээ баттган илэрхийллээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бос хуралдаанаар нийслэлийн өмчит компаниудын удирдах зөвлөл болон төлөөлөл удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн 4 төлөөлөгчийн хуулийн дагуу чөлөөллөө. Тодорхойлбол нийслэлийн иргэдийн төлөөлөгч Ануу Үжин, Хосбаяр, Мөнхбаатар, Мөнхбатнаар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Тэдний авилгатаа тэмцэх газарт гаргасан хөрөнгө оруулгын мэдүүлгээс дурдвал Мөнхбаатар 2.7 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай, Мөнхбат 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 201 адуутай гэж мэдүүлсэн бол Ануу Үжин 1.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, харин Хосбаяр 174 сая төгрөгийн зээлтэй гэж тус мэдүүлжээ. Энэхүү шийдвэр нь ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг тодорхой болгох хуулийн зохицуултын хүрээнд хийгдсэн байна. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөр алуун улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Америк нэгдсэн улсын Конгрессийн D.2 танхим ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг цэргийн ажиллагааг хязгаарлахад чиглэсэн тогтоолыг дэмжин баталсан байна.
За ерөнхийлөгчийг Конгрессийн зөвшөөрлөгөөр Америкийн нэгдсэн улсын цэргийг урт хугацаанд байлдааны ажиллагаанд оролцуулахыг хязгаарлах зорилго бүхий дайны эрх мэдлийн тухай хуулийг мягмар гаргаж Сенатын 50-ыг харьцан 48 гэсэн саналаар дэмжсэн бол үүний өмнө төлөөлөгчдийн танхим мөн 215-ыг харьцан 208 гэсэн саналаар баталсан юм а. Сенатын санал хураалтын үеэр бүгд найрамдах намын 2 сенатч оролцоогүй ба тус намын 4 сенатч арчилсан намынхантай хамт тогтоолыг дэмжсэн бол арчилсан намын 1 сенатч эсрэг санал өгчээ. Уг тогтоол нь ерөнхийлөгч Дональд Трампыг Конгрессийн шууд зөвшөөрлөгөөр Ираны эсрэг байлдааны ажиллагаанд Америкийн зэвсэг түвшнийг үргэлжлүүлэн оролцуулахгүй байхад чиглэж байгаа ч Америкийн цэргүүд шууд занал хил үүссэн эсвэл өөрийгөө хамгаалах нөхцөл бүрдсэн тохиолдолд энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй юм а. Цагаан ардын зүгээс уг хуулийн тодорхой механизмыг үндсэн хуультай нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд Ираны эсрэг цэргийн ажиллагаа гал зогсоох хэлэлцээрээр дууссан тул энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх шаардлага байхгүй гэсэн байр суурь хадгалж байна. Америк нэгдсэн улсын хууль тогтоох байгууллага уг тогтоолыг баталснараа гүйцэтгэх засаглал дохиогч зөвхөн нэг удаагийн цэргийн ажиллагааны асуудлаас гадна Америкийн гадаад бодлого цэргийн шийдвэр гаргалтад Конгрессийн үүргийг дахин тодорхойлох явдлыг онцлоод байна. Дараагийн мэдээ хүргэе. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдлээ. За Оросын төрийн тэргүү мягмар гарагт засгийн газрын гишүүдтэй захим зөвлөгөө хийх үеэрээ Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлснээ онцолж 2025 онд Стамбулд хүрсэн тохиролцооны суурин дээр хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Тэгвэл Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн Орос улс Украинтай хэлэлцээгээ тасалдсан цэгээс нь үргэлжлүүлэхэд бэлэн байгааг мягмар гарагт мэдэгдэж мөргөлдөөнийг шийдвэрлэх нөхцөлийг жилийн өмнө Америк нэгдсэн улсын Аляск мужийн Анкоридж хотод хэлэлцэж тохиролцсон хэдий ч Украиныг зэвсэглэх цаг хугацаа хожихын тулд энэхүү зөвшөлтслийг хойшлуулсан гэж үзэж байгаа илэрхийллээ. За Оросын албаны улсын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Кремлийн зөвлөх Юрий Ушаков зэрэг бусад албан тушаалтнууд ч мөн сүүлийн үед Вашингтоны байр суурь Анкориджийн зөвшөлтслөөс хазаах шинж илэрч байгааг онцолж өнгөрсөн оны 8 сард Аляскад болсон Путин Трамп нарын уулзалтаар хүрсэн харилцан ойлголцыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн Америк нэгдсэн улсыг шүүмжлээд байна. За гисэн хэдий ч Оросын байр суурь өөрчлөгдөөгүй хэвээрээ бөгөөд Украины асуудлаар Орос Америкийн хоорондын яриа хэлэлцээ тасалтаагүй цаашид үргэлжлэх болно гэсэн байр суурийг Оросын эрх баригчид давхар илэрхийллээ. Украины тал Оросын нийслэл болон бусад хотуудад дроны цохилтоо эрчимжүүлээд байгаа үеийнхүү Оросын албаны улсын эрх баригч нар Украинтай хэлэлцээ их асуудлаар мэдээлэл хийгээд байна. За тэгвэл Оросын албаны улсын төвийн хэсгийн хэд хэдэн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрт Украин дроноор цуврал цохилт өгсөний улмаас түлшний хямрал нүүлж болзошгүй юм нөхцөл байдал үүсээд байна. За Украины дроны цохилтын улмаас энэ сард Оросын бензин түлшний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25% буурч хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн тул түлшний хямралтай тэмцэхийн тулд дизель түлшний экспортыг хориглох асуудлыг засгийн газар хэлэлцэж байгаа талаар Оросын албаны улсын шадар сайд Александр Новак ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэр мэдэгдсэн байна. За Александр Новак нөхцөл байдлыг амаргүй хэдий ч хянаж болохоор байгаа гэж үнэлжээ. За мөн их сурвалжуудын мэдээлснээр Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензин шатхууны нийлүүлэлтийн таслалыг бууруулах арга замыг тус улсын эрх баригчид судалж байгаагийн дотор бензин шатхууны үнийн дээд хязгаарыг тогтоож зөрүүгэн төсвийн татаасаар хаах тэрч бүхэл гадаадаас импортлох хувилбарч яригдсан байна. Үүнтэй холбоотойгоор Оросын албаны улсын олон бүс нутагт бензин, дизель түлшний борлуулалтыг хязгаарлаад байгаа бол Кремд хувь хүмүүс түлш худалд алахыг бүрэн зогсоосон байна. За мягмар гарагт Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нутаг дэвсгэрийн гүнд Украины явуулж байгаа агаарын халдлагуудыг тус улсын нийгмийг тогтворгүйжүүлэх зорилготой гэж үзэж байгаа илэрхийлжээ. Зөвлөмж мэдээг хүргэе. Европын орнуудад хит халалт нөмөрч байгаа эдгээр өдрүүдэд Франц улсад 4 хоногийн дотор 40 хүн усан дэндэж амиа алдсан байна. За 6 сарын 18-наас хойш Франц даяар 40 хүн усан живсний ихэнх залуучууд байсныг тус улсын ерөнхий сайд Себастьян Лекорну мягмар гарагийн засгийн газрын шуурхай уралдааны үеэр мэдээлжээ. Францын иргэд хит халалтаас зугтаж сэрүүц хүүднээс гол мөрөн рүү орсны улмаас усан дэндэж амь насаа алдах явдал ихсээд байгаа тул эрх баригчдын зүгээс ийм үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна. За өчигдөр Францын баруун өмнөд засгийн Бордо хотод агаарын температур Цельсийн 41.9 хэм хүрч өнгөрсөн оны 8 сард тогтоосон түүхэн дээд хэмжээг шинжилсэн байна. За Францаас гадна Их Британи, Итали, Испани зэрэг улсад мөн агаарын хит халалт үргэлжилж хүмүүсийн эрүүл мэнд амь насанд аюул занал учруулад байна. Дээрх улсуудын зарим бүс нутагт агаарын температур 40-с 44 хэмт хүрэх төлөвтэй байгаа учраас олон хотод хит халалтын улаан түвшний сэрэмжлүүлэх төгшөөрийг зарлаад байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүрэлцэн анхаарлаа хандуулсан баярлалаа.
Мэдээнд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа дуусанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.